За бүгдөөрэнд нь шинэ оны мэнд хүргэе. Шинэ он гарахад 2хан цаг дотоо байна. Тэгээ группийн гишүүдтэй нэгэн бичлэгээр мэдчилгээ өргөж байна. За намайг Норов самбуугийн Ариун Дунгалаг гэдэг. Би 38 настай нөхөр 4 хүүхэдтэй хамт амьдардаг. Нэгтлэн бодогч мэрэгчлээ. Одоогоор шинэхэн мэрэгчлээ дөнгөж сонгож эхлээд явж байна. За би хэн бэ гэдэг сэдвийн хүрээнд хүн болгонд өөр гэсэн онцгой чадвар байдаг. Загсыг гарч ирээд чи модонд дээшээ дүүлнээс чадсангүй чи тэнэгштэй гэж хэлж болдоггүй шиг. Хүн болгон өөр гэсэн онцгой чадваруудтай байдаг. Тэр чадвараа олчих юм бол тэр хүн насан туршдаа ямарч ажил хийж байгаа юм шиг сэтгэхгүйгээр хоббигоо ажлаа болгосон юм шиг тэгэж тийм мэдрэмж авч ажиллаж амьдардгаа гэсэн үг. За яг л сагсчид, тамирчид яг шиг дуучид шиг. За тэгэхээр бид нар ч гэсэн ингээд яг сагсчид, тамирчид шиг тийм өөрийнхөө авьяасаар ажиллаа хийхгүй байгаа ч гэсэн биднэрт хүн болгонд яг тийм өөртөө зогтсон, өөр мөн чанартан зогтсон тийм чадварууд байдаг байх нэ. За тэгээд би 2021 оны 1-р сарын 28-наас эхлээд хувь хүний хөгжлийн далаар сургалтууд аваад тэгээд явж байна. Тэгээд өөрийнхөө мөн чанарыг тодорхойлоод одоогоор шинээр коуч мэрэгчлийг дөнгөж эзэмшиж эхлээд байж байна. За өмнө нь ажиллаж байхад ямар мэдрэмж авдаг гэсэн бэхээр би нэгтлэн бодогч гэсэн яагаад нэгтлэн болсон гэхээр миний одоо тухайн нэг мэрэгчлийг сонгохтой холбоотой миний мэдлэг тийм нэгтлэнгээс өөр хүрээнд байгаагүй гэсэн үг. Яагаад тэгэхээр аав ээж өөр нэгтлэн, өвөө нь бас нэгтлэн. Тэгээд тэр үед одоо интернет хэрэгсэлж нэг их байгаагүй. Тэгээд хүн яг л нэг өөрийнхөө иргэн хүрээнийхээ юм хайрцаг дотор л жижигнэр сэтгэдэг. Тэгээд өөрийгөө ямар нэгэн зүйлд авьяастай эсгээ тодруулж үзэлгүй гэр сонгосон гэсэн үг. За тэгээд тухайн мэрэгчлэр ажиллаж байх үед манай бүр HR-ууд хүртэл ирээд хэлдэгсэн чи нэгтлэн хүн биш байхаа чи арай л өөр төрлийн хүн байна даа гэдэгсэн. Яг нэгтлэн хийж байхад миний төрөлхийн мөн чанар маань айгу дарагдсан байсан. Би бол өөрөө их яриасаг тэгээд нийтэж тэгээд цавглах хөгжилтэй төрлийн хүн байгаа. Гэтэл нэгтлэн хийгээд явж байхад миний тэр мөн чанарууд маань багаар сарниж эхэлсэнийг би сүүлд нь анзаарсан. За тэгээд мөн тухайн ажлыг хийж байхдаа за би өстой энэ нэгтлэнгаар сураад ингээд бүр цааш нэг хөгжүүлээд бүх хуулийн судлаад одоо тэр юу гэдгийг бүх цол зэргүүдийг аваад мэрэгсэн татварын юу гэдгийг бүгдийг нь аваад ингээд манлаад нь хүрээ гэдэг тийм бодол нэгч орж ирж байгаагүй. Бүр ингээд тэр химэргүүл ингээд санагтаад байдаг гэсэн тийм мэдрэмж авдаг гэсэн. Тэгээд ажил дээр аль гэсэн гоё юм бөхлөөр зөвхөн цайны цагаар л хөгжилтэй гоё байдаг гэсэн. Ажлынхантайгаа юм ярилцаад тэгэхээр үнэ хүн мөн чанарынхаа биш зүйлийг хийхээр тухайн зүйлдээ идэвх санаачлага гаргахгүй. Тэр өөрөөс нь миний байх ёстой газар биш учраас идэвх санаачлаггүй тийм ер нь тийм нэг юм хөлдөнгө одоо байдалтай гэх юм уу да одоо тиймэрхүү байдаг гэсэн. За тэгээд өөрийгөө олж хайж явж байгаад янз бүрийн юмнууд хийж үзсэн. Тэгээд өөрийгөө маш их сонсож ажигладаг байсан, өөртөө ярилцдаг байсан. Чи юунд дуртай юм бэ? Би юунд дуртай юм? Яавал надад гоё байх юм гэд. Тэгээд ерөнхийдөө бас гарын жоохон дүүтэй гэж өөрийгөө боддог. Тэгээд нэг хэсэг органик бүтээгдэхүүгээд саван маван хийгээ тэгээд тэрийг ер нь нэг жоохон борлуулж үзсэн чинь болж байсан. Гэхдээ яг тэр зүйлийг хийсэн чинь бас тийм оргилсан их хүсэл надаас гарахгүй байсан л да. Ерөнхийдөө бас тэгсээгэл за энэ тэгвэл окей энэ миний хийх ёстой биш юм шүү гэл. За тэгвэл өөр юмар зүйл хийж үзэх үү гэл. Тэгэл найзынхаа декорын компани дээр очивол би бас өнгөнд аягүй дуртай. Янз бүрийн өнгүүдийг хуургаад дундаас нь янз бүрийн өнгө гаргаж ирээд тэгээд ингээд ямар нэг юм хийсэн байхад дээрээс нь ингээд нэмж ингээд бүтээл сэтгэлгээ тэ нэг хүмүүс идэг шүү дээ.
дээрээс нь чимгэлж инээтрэ гэх юмдаа бүр бас их дуртайсэн. Тэгэхээр энэ яг миний ажил мөн байж магадгүй гэж бодоод ингээд яг хийгээд явцдаа ярьсан чинь би бас түүний төлөө миний зүрхнээс хангалттай их юм хүч гарахгүй байсан. За тэгээд өөрийгөө сонсоод нөгөө тэр хооронд чи би бүр айгаа олон багш нараас сургалт аваад ингээд яваад исэн гэсэг зэрэг 2-2-оор нь сургалт аваад за тэгээд янз бүрээр үзээд тэгээд сүулт нь бодоод өөрийнхөө мөн чанарыг тодорхойлоо гаргасан чинь надад яг коучинг мэргэжил зохих юм байна гэж би бодсон. За тэгээд энэтэй өөрийнхөө бас мөн чанарыг олж зорилгоо олохтой холбоотой энэ Икигай гэдэг энэ намайг та бүгднээс уншаад үзээрэй. Энэ номон дээр хэрхэн өөрийнхөө Икигай олох вэ гэж үүдэг. Икигай гэдэг нь яг бидний энэ төр мөн чанар энэ зүйлийг хэлж байгаа. Яг за энэний талаар энэ номны талаар би дараа нь яг энийг нь хэрхэн олох вэ гэдгийг нь зураад та бүхэндээ бас нэг бяцхан бичлэг хийж хөрвүүлнэ. За тэгэд энэ мэргэжлийн ажлыг сонгосноос хойш надад юу тохиолдсон бэ гэхээр би өмнө тэгээд маш хэрэггүй зүйлд цагаа зарцуулдаг гэсэн ингээд ямар ч зориггүй юм шиг амьдарч байсан гэсэн. Тэгтэл би нэг л зориггүй л байна л та гэдээ ер нь мэдрээд идэгсэн. Тэгээд энэ зүйлийг судалж эхэлснээс хойш бүр надаас бүр оргилсан их хүсэл гараад тэгээ би энэ зүйлээ л ингээд судлахаар ингээд биш үнийн 12-1 хүртэл хамаагүй ингээд уншиж судлана. Тэгэл өглөө тэгэл байнга л энэ зүйлийг бодчих. Би ер нь энэ зүйлийг л ингээд бүр маш удаан бодчих. Одоо сүүлийн 7 сар би зурагт нэг ч үзээгүй. Би өмнө айгүй кино үздэг хүн байсан. Холливуудын киног бол бараг тасалдгүй. Кинонд айгүй их дуртай. Тэгээд их цагаа тэгээд тийм яг хүн зорилгоо олоогүй хүн ямар нэгэн бид нар өөрийгөө ингээд нэг хаппи байлгах юм өөрөө бидний бие мэн нэгт юм байна л да. Тэгээд би жишээлбэл зорилгоо мөн чанараа олоогүй байсан учраас тийм кино үзэх эсвэл янз бүрийн илүү зугаа цангалтай зүйлд ингээд өөрийгөө зориулаад байна гэсэн үг. Тэгэхээр нөгөө бидний бие мэн ямар нэгэн тийм учир утгатай зүйл хаагаад тэр зүйлийг хийгээгүй байж хад биднэрт тийм мэдрэмжүүд төрдөг учраас бид нар өөрсдөө таашаалтай байх гэж, хайпай байх гэж одоо кино минут гэдэг юм уу те. Тиймэрхүү үзэл цагаа зарцуулдаг гэсэн үг. Тэгээд өөрийгөө олоод зоригтой болоод эхлэнгүүт энэ зүйл чинь ямар чухал юм бэ гэдэг тэ энэ талаараа судлаад зөвхөн энэ зүйлд л цагаа зарцуулдаг болсон гэсэн үг. Тэгээд хамгийн дуртай нэвтрүүлгээж хүртэл үзгээс одоо бүр зурагт бүр ямар сонирхолтой байсан. Зөвхөн энэ талаараа судлаад тэгээд ахаад цаашид яа судлах уу? Ахаад энэ талаараа бүр ямар гоё мэдээлэл илүү цуглуулах уу гэд. Угаасаа хүн ингээд дуртай зүйлээ олоод эхлэхээр тэр зүйлтэй холбоотой мэдээллүүд ингээ араасаа гараал ирээд идэв юм лээ. Тэгэл энтэй холбоотой бүр номнууд ингээд бүр битүү аваад би одоо номнуудаа уншиж ерөөсө барахгүй байгаа. Тийм учраас сүүлдээ би энэ номыг яа хэрхэн ном хурдан унших вэ гэж одоо техник эсвэл нэмж судлаа те. 3 ном зэрэг уншд юм байна. Тэгэх юм бол ингээд тэгэх юм байна. За би энтэй холбоотой би ямар өөр хувь хүний хөгжлөө ур чадвар ямар ур чадвараа би өөртөө нэмэгдүүлэх ёстой вэ гэд. Тэгээд өөрөөсөө ингээд ухаал ингээд хүнээс ингээд өөрөөс нь ундраад байдаг юм энэ зүйлийг хийхэд. Тэгээд энэ зүйлийг хийж хагаад бас нэг мэдрэмж гэх юм бол би энэ зүйлийг авахын төлөө биш. Би зөвхөн өгөхийн төлөө л хийж байгаа. Өгөхийн төлөө. За энэ юу гэсэн үг вэ? Би өмнө нь ажил хийж байхдаа л за тэр компанид нэгтлээ гээд тэр компанийг цэцэглүүлээд өгье гэж би хийгээг байхгүй. Би тэр чинь ажилд цалин авна л гэж хийж байсан. Гэтэл одоо би энэ ажлыг хийхэд надад одоо би энэ ажлаараа мэдээж орлого олж эхлэх байгаа. Би тэгтээ одоо нэг хэдхэн хүнтэй байгаад би тэгээд яаж би энэ зүйлийг хүмүүст өгөх вэ? Би энэ зүйлийг өгснөөр хүмүүст ямар тус нэмэр болох юм? Тэр хүмүүсийг ингээд энэ зүйлийг өгснөөр тэр хүнийг ад жаргалтай болгож байгаа. Тэр зүйл нь л ингээд миний ингээд бүр зүрхийг гэрэлтүүлээд нүдийг нь гялцуулаад надад ийм их ирч хүч ундрах өгч байгаа гэсэн. Би өгөх чиглэлтэй энэ зүйлийг хийдэг. Хүн яг өөрийнхөө мөн чанарыг олохоор тухайн зүйлийг өгөх чиглэлтэй хийж эхэлдэг юм байна. За тэгээд өгөх зүйлийн өөрөөсөө өгчл байвал надад маш гоё санагдаж байгаа.
За мөн чанараа олоод зорилгоо олохоор яг ийм л мэдрэмж авдаг юм байна. За тэгээд энэ зүйлийг одоо надад ашиг олохгүй байсан ч хамаахгүй би энэ зүйлийг би энэний төлөө төрсөн юм байна. Энэ миний хийх ёстой л юм байна. Утга учиртай зүйл хийж байгаа гэдэг дээр өөр маш их ач жаргалтай байгаа. За тэгээд өмнө нь болохоор нэг ажилласаа гарч чадахгүй байсан шалтгаанууд гэх юм бол мэдээ чиглэлээ болоог учраас яана гэдэг бодлууд мэдээж орж ирнэ. За би жишээлбэл энэ ажилласаа гарчих юм бол би жишээлбэл цалингүй бол би яах юм бэ? Ер нь цаашдаа юу хийх юм бэ? Яаж амьдрах юм бэ? гэдэг айдас бол байсан. Тэгээд ажилласаа болоод 1 сарын дараанаас л эхлэл нөгөө нэг ажилласаа айгаад байсан зүйлээ ингээд юмыг хайчаар тэнгүүт ахаад энэ тэнтээс надад маш их ажлын саналуд ирсэн. Тэгээд чи 3-4 сая төгрөгнөөс салентай ийм ажил хийх юм уу? Ингээд надтай хамтаа ингэж ийм бизнес дээр хамтрах юм уу гэд ингээд бүр айгүй олон гоё боломжууд гарч ирсэн. Тэгээд тэр цагт би аль хэзээ миний дотор хүн маань би нөгөө чиглэлээ олцсон учраас би хөдөлшгүй болсон байсан нөө. Одоо надад бүр хэдэн сая төгрөг хэдэн тэрбумыг өгөөч гэсэн би хийхгүй. Би одоо зөвхөн энэ утга учиртай зүйлийн төлөө л хийн. Хүн болж төрсөн учраас би ямар нэг утга учиртай зүйл хийх ёстой шүү дээ, тий. Тэгээд энэ зүйлийг хийж байгаадаа маш их таашаалтай. Тийм сайхан мэдрэмж авт юм байна. Тэгээд та хэд минь ч гэсэн өөрийгөө сонсож үзээд би хэн бэ гэдгээ олоод нэг үзээрэй гэж бүгдэнд нь хэлье. За тэгээд бүгдөө ирэх шинэ ондоо бүгдөө өөрийнхөө мөн чанараа олоод, зорилгоо олоод маш их эрхчлөөг мэдрээд, маш их хөнгөн байдлыг мэдрээд маш сайхан ажралтай жилийн өнгөрөөгөө гэж бүх группийн гишүүдэд ерөөл өргөж байна. За тэгээд баяртай шинэ оноо сайхан огтцгаарай. Амжилт хүсье.